Та бүхэндээ Дэлгүүр хотод цангаас эрхлэн гаргаж байгаа дээрхийн гигантын далайн хөгшийн цахим зургийн үзэсгэлэнг толилуулж байна. Урд өмнө Дэлгүүр хотод цангаас дээрхийн гигантын далайн хөгшийн фото зургийн үзэсгэлэн гаргасан. Олон түмэнд ихэд таалагдсан сайхан үйл ажиллагаа болсон. За энэ удаад мөн сүсгтэн олонний хүсэлтээр энэхүү цахим зургийн үзэсгэлэнг бид нар ингээд эрхлэн гаргаж байна. Энэхүү фото зургийн үзэсгэлэнгээр бид бүхэн дээрхийн гигантын далайн хөгшийн айлдвар мөн ажил үйлс ямар үүрэг хариуцлага хүлээж ажилдаг тухай та бүхэндээ төлөвлөгөөг хичээсэн. Бид бүхний төлөвлөж байгаа энэхүү фото зургийн үзэсгэлэнг та бүхэн тоглон сууж таалан сойрхож үзнэ үү. За энэ зурган дээр дээрхийн 14-р далай лам 1940 онд зураг байна. Бага насны зураг байна. Тэгэхээр энэ 14-р далай ламыг тодруулахад хэн тодруулсан мэхээр тухайн үед төвдийн засаг орогч Радин Римбучи гэж хүн байсан. Тэгэхээр энэ Радин Римбучи эхлээд найчин чөдөөр буулгасан мөн 13-р далай лам таал барихдаа ямар шинж үзүүлсэн байна тэрийг үзсэн байна. Тэр нь бол ерөнхийдөө зүүн хойд мужид төрсэн байна гэж тийм гарсан байна. 14-р далай ламыг тодруулах экспедиц томилогдож яг эдний гэртэн ирэх үед энэ экспедицийг ахалж исэн Сарагийн хувилгаан лам өөрийнхөө бараа болгочийн хувцсыг өөрөө өмсөөд өөрийнхөө хувцсыг бараа болгочтой ингээ өмсүүлээд 4% нууж орсон баг. Яг тэр үед энэ гэртэн орох үед далай лам 4 настай хүүхэд Саралама гэж шууд хэлсэн гэж. 14-р далай ламыг тодруулах экспедиц янз янзын зүйлийг цуглуулад олон эрхийг аваад олон эд зүйлстэй хамт ингээд орох үед тэрэн дундаас нь энэ минийх байна гэж өөрөө таньж авсан гэж ярьдаг. За энэ зурган дээр дээрхийн гигантын далай лам өөрийн ижи Дижицэрэн гэдэг хүнтэй хамт байна. Дээрхийн гигантын далай лам бол байнга ээжигээ дурсан ярьдаг. За юу гэж дурсан ярьдаг вэ гэхлээр энэрэнгүй сайхан сэтгэлийг би анх ээжээсээ суралцсан юм аа. Энэрэнгүй сайхан сэтгэлийг заасан багш минь бол миний ээж байсан гэж ярьдаг юм. За тэгээд гаднаас зочид ирэх үед далайн хөгшийн ээж нь гэрт байгаа бүхий л сайхан зүйлээрээ бүгднгээр нь зочдыг дайлаад өөртөө хоолгүй хондог байсан гэж далайн хөгш дурсан ярьсан. Ах トゥ олуулаа. Гэвч хэдийгээр амьдрал нь явах ядуу тарчиг байсан ч гэсэн гэрт нь орж ирсэн зочдыг ээж нь ерөөсөө гар хоосон гаргадаггүй тийм хүн байсан баг. Тэгээ ер нь бол далайн хөгшийн айлдварт байн гардаг хүн төрлөختөн хамгийн анх хүн ихээс төрсөн тэр даруйд хамгийн анх мэдэрдэг зүйл нь эхийн хайр инэрлийг мэдэрдэг юм аа. Тийм учраас хүний үндсэн чанарт энэ энэрэнгүй сайхан сэтгэл байдаг юм. Энийг бид нөр өөрсдөө хөгжүүлэх ёстой гэж айлддаг. Энэ зурган дээр бол яг юм лам хувцастай ингээд сууж байна л да. Энэ ямар зүйл болж байна гэхээр 1935 онд тодорсон дээрхийн далай ламыг 14-р далай лам гэж тодруулаад тэгээд ширээнд нь залж байгаа маа. Ер нь бол энэ хутаг төвлөгөөдийг тодруулахад нэг чухал үйл явдал нь болохоор ширээнд нь зална гэж нэг үйл маш чухал байд. За ер нь бол далай ламын энэ ширээнд залах үйл ажиллагаа бол аль эртний олон зуун жилийн өмнөөс эхэллээ. За
За манайхаар бол одоо ерөнхийлөгчийн тангаргаа өргөх, их хурлын гишүүн одоо тангаргаа өргөж нөгөө үнэлгээ авах гэдэгтэй адилхан хэдийгээр тодорсон ч гэсэн ширээндээ залрахгүй бол бас тэрийг одоо яг хуйлгаан албан ёсны гэх юм уу те хуйлгаан дүр гэж үздэг. 3 дугаар Далай ламыг манай Монголын Төмөдийн Алтан хаан Далай лам гэж одоо алдар өргөсөн. Энэ Далай ламын институтыг байгуулсан хүмүүс нь бол одоо манай монголчууд юм аа. Тэгээд Далай лам дурсахтаа бол юу гэж хэлдэг вэхээр намайг дэлхийн дахинд төвдүүдийн дурддаг шиг одоо Гямгон Рүмбүчи гэж хэлвэл одоо дэлхийн даяар одоо бас мэдэхгүй. Харин монголчуудын өгсөн Далай лам гэдэг нэрээр би одоо дэлхий танигдсан аа гэж хэлсэн. За энэ зураг бол Дээрхийн гинэтэн далай өгшийг одоо улс төрийн эрх мэдэл одоо бүрэн хүлээлгэж өгсөн одоо ийм үеийн зураг байна. 14 дугаар Далай лам бол маш багадаа улс төрийн одоо эрх мэдлийг үүрэг хариуцлагыг өөртөө хүлээсэн. Энэ ямар учиртай вэ гэхээр тухайн үеийн одоо цаг төрийн байдалтай холбоотой аргагүй эрхэнд одоо 16 настайдаа улс төрийн одоо ажлыг бүхий л одоо үүргийг өөртөө хүлээж ажилласан байгаа маа. За тэгээд энэ хэсгийг бол одоо хожим Далай өгш өөрөө юу гэж айлддаг вэ гэхээр би 16 настайдаа өөрийн эрх чөлөөгөө алдсан, 24 настайдаа эх орноо алдсан гэж ярьдаг юм аа. За тэгээд 16 настай энэ хүүхэд улс төрийн үүргийг аваад улс төрийг бол маш нарийн одоо удирдах байсан, өөрөө маш нарийн одоо мэдрэмжтэй ингэж ажиллаж байсан. Үүний нэг жишээ нь юу вэ гэхээр ерөнхийдөө бол 59 он хүртэл төвд хятадын асуудал бол нэлээд одоо хурцтмал байсан. Тэгээд олон удаа хилцээр хийсэн байгаа. Төвдийн зүгээс олон элчнэрийг одоо хятад руу Бээжин руу явуулж хилцээр хийжсэн. Нэг удаагийн одоо хилцээрийн үед одоо хилцээр хийх гэж очсон төвдийн элч одоо маргааш нь гэрээнд гарын үсэг зурх гээд ингээ байж байгаа. Яг тэр агшинд нөгөө Далай өгшөөс 16 настай нөгөө залуу хүүхдээс нэгэн одоо жижигхэн загтал ирсэн баг. Тэр загтал донд Далай өгш эх орныхаа тухай нэг хэдхэн үг дурдсан байсан. Тэгээд нөгөө элч чинь энэ загтлыг одоо тэр зурвасыг авангуудаа маш их одоо юм ойлгоод тэгээд маргаашийнхаа тэр гэрээндээ гарын үсэг зурхгүйгээр буцаж явж яасан гэж ярьдаг. Тэгээд тэр одоо тухайн төвдийн сайд нь хэдийгээр одоо Далай өгш 16 настай ийм жоохон хүүхэд байсан хэрнээ улс төрийн одоо маш мэдрэмжтэй айхтар одоо хурц ухаантай ийм хүн одоо төрөө удирдах байсан гэдгийг одоо илэрхийлж хожимо дурсан ярьсан байдаг юм аа. За энэ зурган дээр 1951 онд Дээрхийн гинэтийн 14 дугаар Далай лам Бурхан Буддагийн одоо чандар гэж ярьдаг. Энэ чандрыг одоо хүлээн авч байгаа ийм зураг бол харагдаж байна. Тэгээ ерөнхийдөө бол 1950-аас 59 оны хооронд төвдөд бол улс төрийн одоо нэлээд хүнд цаг үе байсан. За тэгээ яг энэ үед бол одоо ласад нэлээд одоо асуудал хүндэрч ирсэн ийм үед Далай өгш төвдийн Ятун гэдэг газарт очиж ойролцоогоор 1 жил орчим шахан болсон. Энэ зурган дээр бол одоо Дээрхийн гинэтийн 14 дугаар Далай лам одоо Гивчлаармын дамжаа барьж байна. Тэгэхээр Гивчлаарм гэж одоо юу гэсэн үг юм бэ гэхээр энэ бол одоогийн бидний одоо
доктор тийм ээ, шинжилгээ ухааны доктор. Тэр ер нь бол буддийн шишинд одоо хамгийн дээд эрдмийн цол юм байна. Гэвч Ларан бит. Нөхцөл байдал одоо улс төрийн маш олон асуудлууд явагдаж байсан, өөрөө төрийн одоо хэргийг эрхэлж байсан, маш завгүй байсан ч гэсэн сурч мэдэх боловсрох талыг бол ерөөс орхигдуулаагүй. Ларанбийн шалгалт одоо өгж явах үед бол тухайн үед байсан одоо төвдийн маш олон эрдэмтэн ламнав цугласан. Одоо үүн дотор бол одоо манай Монголын олон эрдэмтэд бас байсан. Дээрхингийн Далай лам өөрийн 2 багшийн хамт байна. За баруун талд нь одоо Лин Римбүчи. За Лин Римбүчи бол таал барьсан одоо залуу Лин Римбүчи одоо мөн тодорсон байгаа. За зүүн талд нь бол Тичан Римбүчи гэдэг. За мөн Тичан Римбүчи одоо таал барьсан одоо залуу хувилгаан дүр байгаа. Одоо энэ 2 багшийн хамт байна. За бурхны шашинд багшийг шүтэх ёс гэж одоо маш нандин чухал зүйл байдаг. Багшаа шүтжээж одоо багшаа ёсчлон шүтжээж гэгэрэлд хүрнэ гэж одоо номлодог юм байгаамаа. Үүний дагуу одоо Дээрхингийн Далай багш бол багш нартай маш их сүчгтэй байсан. Үндсэн 2 багштай. Янзан багш гэж ярьж байна тийм ээ. Одоо энэ хутаг төвлгаадын одоо энэ багш гэдэг бол юугаар заах вэ гэхээр мэдээж нэгд ном заанаа. За 2 хутаг төвлгаан гэж одоо бид нар нэг протокол гэж нэг юм байна шүү дээ тийм ээ. Тэгэхээр нөгөө нэг тэр хүн чинь шашин төрийн эзэн хүн учраас хүмүүстэй яаж харьцах вэ? Юу хэлэх вэ? Юу хийж болохгүй? Хоол ундаа идэхдээ одоо яаж идэж уух вэ? Тийм ээ? Энэ бүгдийг одоо нэг хүмүүжүүлнэ гэсэн үг шүү дээ. Ягаад гэвэл тэр хүүхэд чинь бага наснаасаа 3-4-ээс сүм идэ ингээл суучж байна. Эцэг их нь одоо хамт байхгүй. Тэгэхээр янзан багш нь л одоо тэр хүнийг л одоо ердөөсөө чиглүүлж ном сургаал дээрээс нь одоо бидний ярьдгаар явдал мөр гэж байна шүү дээ. Энийг нь одоо ингээд тогтоож өгдөг учраас одоо энэ баг янзан ер нь багш гэдэг бол ерөнхийдөө тухайн лам хүний өөрийнх нь баг л биологийн эцэг биш одоо оюун санааны эцэг нь болчихдог байхгүй. Мөн одоо туслах багш нар цаншив буюу одоо туслах багш нар тухайн үеийн одоо алдартай гайхамшигтай одоо 7 эрдэмтэн байсан. Үүн дотор бол одоо манай өвөр Монголын Ойдөв цогны гэж багш байсан. За Ойдөв цогны багш бол одоо Дээрхингийн Далай багшийн одоо хоосон чанарын үзэл онолд суралцахад маш их нөлөө үзүүлсэн Ойдөв цогны багшийг бол байнга дурсаж ярьдаг. Тэгээ энэ гихт дөрвөж гарах үедээ бол 2 багштайгаа одоо хоёулангийн 2 багштайгаа хамт одоо энэ гихт цагаажилсан. Тэгээд хожимо Лин Римбүчи багшигаа таал төгсөх үед түших тулгуур болох одоо бүх юм нь байхгүй болсон юм шиг санагдаж маш их одоо хүн дээр хүлээж авсан их хүнд байсан их гашуудлал уудгаар одоо гонигт автаж их гашуудлалд одоо автсан боловч цаашдаа би багшийн одоо айлтар сургаалыг багшийн захиасыг би гүйцэлдүүлэе гэж бодох үед сэтгэл нь тайвширсан гэж өөрөө дурсан ярьсан. За 1954 онд Дээрхингийн Далай лам мөн одоо Банчин Эрдэнэ хамтдаа Бээжинд айлчилсан. За энэ айлчил бол Дээрхингийн Далай ламын гадаад оронд хийсэн хамгийн анхны айлчил байсан. За энэ зурган дээр бол Дээрхингийн 14-р Далай лам Энтикийн ерөнхийлөгч Рajendra Prasad-ийн хамт байгаа зураг бол харагдаж байна. За 1956 онд одоо ягаад Энтик рүү одоо ингээд Далай лам айлчилсан юм бэ гэж. За Энтик рүү дан өөрөө ч айлчлаагүй мөн одоо Банчин богд данд айлчилсан байдаг. 1956 он бол их чухал жилэлтэй одоо буддийн шинээр. Юу гэхээр Бурхан Буддагийн мэдсэн 2500 жилийн үе юм байна. Тэгээ энэ үеэр одоо
Далай лам бол Банчин богд тэргүүтээ одоо энэ төвдийн төлөөлөгчд тийм ээ энтэгт айлчилсан байна. Бүгд намтгийн төв улсын дид ерөнхийлөгч Рад Кришнангийн хамт бол байна. Энтгийн дид ерөнхийлөгч Рад Кришн бол Монгол Улсын их сургуулийн анхны одоо гадаад хүндэт доктор юм байна. Тэгэхээр энэ бол нэг Монгол улс чинь ер нь бол одоо бид нар юу ярьж байгаа вэ гэхээр энтхэн Монгол бол 3 дахь хөрш гэж 90 оноос хойш бид нар одоо гадаад харилцаанд 3 дахь хөрш гэдэг томьёолыг бий болгосон шүү дээ. Хэдийгээр газар нутгаар холбогддог ч гэсэн бид нар одоо ардчлал оюун санаагаараа 3 дахь хөршүүттэй нөхөрлж байна гэж. Тэдний нэг нь бол одоо бидний томьёолдгоор одоо оюун санааны хөрш буюу энтхэг болсон байна.